Араас чинь гарсан чинь байдаг. Чи ч мөн гарч ирсэн байх та. Нээрэндээ өөрөө гүйж авчгаад. Тэр тайжийнхаа охноос нүд салгалгүй зогсож байх ч нэлээ. Намаа яваад очиход нохон гөлөгч хийж тоогоогүй байж. Би чи юу хэлээд байгаа юм бэ? Чамайг анзаараагүй л байхгүй та. Тийм ээ тийм. Би тийм хүнд анзаарахтааргүй газрын битгэж жижиг амтна л та. Энд чинь уурлах юм юу байгаа? Санаандгүй юм болсон биш. Санаатаач тэгсэн юм хэм мэдлээ. Ороо. Наа нөхөр хүмүүжүүлэгч. Сан сайхан ихтэй л үсттэй. Ховор шивдэ. Юу? Дөлтөй холбоотой ямар ч мэдээлэл алга байна гэж юу? Онцгой юм алгаа. Нөхөр хүмүүжүүлэгч. Та миний хийснийг нэг л ойлгоогүй юм а да. Дөл эсэргүү тайжийн охинтой уулзаад байгааг чи мэдэж байгаа үсттэй. Төлөөлөгч дөл тэр тайжийн охин хоёрын уулзалт яхаараа манай ажилд хамаатай болдог байна. Нэг хүүх хүмсэг залуу ир хайсан хүүх хоёр л уулзаал үз. Та чи юу яриад байна? Та сэтгэлийнхаа хөрөлд хит автаад ажлаа цадгардуулаад байгаа юм биш үү? Эсэргүү тайж охиноо ашиглан дөлд даалгавар өгöd байгаа нь тодорхой байна. Та энийг л надад тагнан туршаад ирэх ёстой байсан юм. Ойлголоо ахлах төлөөлөгч. Мэддэг маа. Чи дөлд ер нь жоохон ойрхон байж байгаад бүх нууцыг л надад мэдээд ир. Мэдлээ. Гүйцэтгэе. Аль хурдч үзээ чи. Үгүй чи хайчих гээд байгаа юм бэ? Арай театр руу явж байгаа юм шиг үү? Тэг чи. Нөгөө сүндэр чи ирэллийн гişүүдийн концерт нэрдээд театр дээр байж штэ. За болж үз. Одоо яаж явах вэ? Би чинь төрийн ажил хийдэг хүн штэ. Танд чинь цайны цаг гэж байдаг юм уу? Бүтэн нэг цаг дутуу байна. Тэгээ морин цагт яваад хонь цагт ирчихлээ. Аль яв. Үгүй чи тэр өчигдөр анзаараа үсттэй. Надад царай өгөхгүй байна. Өө. Анх танилцчил чамд наалдаад унах юм уу? А? Тэглээ чамд талтайг нь би мэдчихин заяа. Зоогийн газар өрөөл хоол авч өгүүлсэн мэдтэй. Үгүй тэр чинь аавыг нь сулсан болохоор тэгж байгаа байхгүй юу? Аль яв. Би чамд талтайг нь нотлоод өг заяа. Үгүй ёш одоо яваад яах. Явъяач. Зэвангийн хошууны зэцэн залангийн охиндоо би 18 настайдаа айласын 10 юм бухархаараа алгаа тостог авуудаа 20 юм бухархаараа 20 ага тостог ээжүүдээ хөө. За болно. Чи өөдрөө очиод түрээ хөгжимчтэйгээ дараагийнхаа дууг хэлж мэдв. За. За дараагийн жаргал чи хайчаад яв. Гү чи чинь хайчдаг нөхөр бай. Зохиолчдын бүлгэн мөрчөөд шүү. За тийм болж яах вэ? Гэхдээ чи ерөөсөө хинэггүй нөхөр биш шүү. Дахиад чамайг ингэх юм бол залуучдын эвлэлийн хурлаар авч хэлсэн шүү. Ойлголоо. Аль нөгөө бичсэн шүлгээ өгд. Чи үнэхээр сайхан дууллаа. Би бүр уйлчихлаа. Чи уйлсан уу? Нэрийг юмдээ. Би бүр уйлаад уусчихсан байсан. Чи ууссан үсттэй. Ус. Үгүй л бид. Хүй.
Ингээд танаа аавын уур гарсан уу? Манай дүлд уурлага болсон үсттэй. Манай аав тийм ууртай хүн биш ээ. Хаяа бухимдчил ээ. Харин гараад ирсэндээ их баярлаж ах шиг үлээ. За. Санаа зовлтгүй. Уур нь гарчихсан гэж. Яа нэр манай ажлын Дэнсма та хоёр хизээний танилуд юм. Бид хоёр консулын дэмжиж тоглож өссөн нэг гудамжны хүүхдүүд байхгүй юу? Консулын дэмжих ийм царайлаг. Тэгтэл усны гудамжны чи бит хоёрыг хадал та. Шаран царайлчаад. Сүндрээ. Орой Дэнсматай дөрүүлээ зөвлөлтийн шин шиирсэн байлээ. Тэрийг үзэдэх үү? Би амжихгүй хаа. Тэгээ л та. Зүг. Би хамжин. Цуг үзцгээе. За. Таарыг үзнэ гэж болоод би цуг үзье та. Их ажилтай байсан. Дэнсмат харин чи хэлээрээ. Одоо чиний хэлчих. Маа? Нөгөө төлөөлөгч нарт анхааруулахад хэргийг хөнгөн хуумгаар мөрдөн байцааг явдал их гарч байна. Японы тагнуулын бүлгүүдийг илрүүлэх, эсэргүү нарыг ижлэх ажил улс орон даяар өрнөж буй энэ талбаан доо хитрхи яарчлах байдал их гарч байна. Энийг анхаар. Ажилдаа улс суурьтай хандаа гэж би хэлж байна. Зөв. Содном даргийн хэлж байгаа үнэн. Ажилдаа хөнгөн хуумга хандж болохгүй. Нуугчин дарах ажиллагаа маш удаан байна. Удаан. Бихли. Энэ эсэргүүцэн тагнах хэлцэн та бүхнийг би шумжиж байна. Понимаешь? Нөхөд. Элчимтэй ажиллацгаа. Нөхөр 3 дугаар комиссар. Надад болох уу? Болно. Содон даргын үгийг дэмжиж хэлэх үг байна. Балтанов зөвлөх үүрэг өгсөн гээд санхүүгийн мэрэгчтэй хүн хүртэл с жигтний байцаагаа сууж байна. Ингэж болохгүй хаа гэж бодож байна. Мөрдөн байцаах ажил гэдэг чинь хуулийн сургалт өгсөн тусгай мэрэгжлийн үнэмлэхтэй хүний хийх ажил шүү дээ. Бичиг хэргийн намайг хүртэл энэ ажил дайчлах гэсэн. Би яаж энэ ажлыг хийх вэ? Нөхөд бол Кэрнтерний бодлыг сайн ухаж ойлгох. Хомскарын үйл хэргийг бэхжүүлэхэд төлөө бид яарах хэрэгтэй. Яарах хэрэгтэй. Урал баггүй. Энд менежер хамаагүй. Эсэргүү ламнарыг нуугчин дархан Хомскарын үйл хэрэг мөн үү? Бонхо. Бэ. Мөн. Тэ. Доч. Бэ. Мөн. Мөн үү? Тэ. Вот. Нөхөр хамгаалагч. Би танд шинээр даалгавар өгөх гэж байна. Та хятад зоогийн газар ордог л үсттэй. Ганц 2 удаа орж үзсэн. Та тэгвэл өнөө орой усны гудамжны Баужин зоогийн газарт ажиллана. Манай нууцын ажилтнуудын бэлдсэн хуурамч бичиг баримттай цүнхийг та авчив. Тэр зоогийн газарт очиод та цүнхэнд байгаа нууц бичиг баримтныхаа талаар тэнд байгаа хүмүүсийн анхаарлыг татах үз. Ярина. Таны ярианд ямар хүн их анхаарал тавьж байгааг
Тусгай өөрөө нууц шагавч байгаа хэсгийг олж тогтоо. Даалгавар ойлгомжтой. Ойлгомжтой. Би ингийн хувцастай очих. Үгүй та. Дөрөнд хувцастай байж. Өөр нэгэн үнэмшилтэй байхын тулд найс нөхдөсөд дагуулж ач. Тэнд заацуулагдах төгрөгийг албанаас гаргуулаарай. Асуудал ойлгомжтой. Ойлгомжтой. Таны бичсэн мэдээлэлээс үзвэл нэрвхий төлөөлөгчийн хэрэг нь одоогоор бидний хоморголсон баримтлагаа явуулж буй Эндэн Дэмэдийн тагнуулын хэрэг, Янзан хамбын хэрэг гэдгээс огтөөр зүйл болох нь илэрхий байна. Улс суурьтай судаж ажиллавал хий хоосон тагнуулын байгууллага бус бодит байгууллагыг илрүүлэх босуу. Ийм учраас төлөөлөгчийг яаран баримтлах нь ашиггүй. Туршуулууд тавьж бүх хэлхий холбоог нь судлах